Здравствуйте, уважаемые телезрители. Хотя лето календарное у нас наступило. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Хэдийгээр зуны сар гарсан ч гэсэн зун цаг, зуны дулаан хараахан ирээгүй байна. Гадаа сэрүүхэн салхитай жаахан жиндүү байгаа ч гэсэн тун удахгүй жинхэнэ утгаараа зун цаг ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цаг дулаархын хэрээр ургамал ногооч тун сайхан ургах болно шүү дээ. Харин бидний хувьд 6 дугаар сарын 15-ны өдрөөс хүртэж энэ жилийнхээ тариалалтын улирлаа дуусгах ёстой юм а. Одоо бүгдээрээ ойрын өдрүүдэд ямар ажил хийх хэрэгтэй болохтой танилццгаая. Цэцэрлэгт маань ургаж байгаа альмийн моддын цэцгэс хаагдарч дууслаа. Тиймээс бүгдээрээ одоо хортон шавжтай тэмцэх цаг ирсэн гэсэн үг. Альмийн модонд өндгөө цацдаг эрвээхэн авгалтай бол альмийн гол дайсан юм. Учир нь мөчр бүрийн өөхт навчис нахаалж байгаа газарт нь өндгөө цацдаг. Хариуцлал хийхийн тулд маш сайн хор, шүшигч, хамгаалтын хувцас хэрэгтэй болохыг өмнөх дугаараараа би сайтар тайлбарлсан. Хүмүүс голдуу химийн аргаар уг хортонтой тэмцдэг бол сүүлийн жилүүдэд феромины хавх ихээхэн дэлгэрээд байна. Гэхдээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг хор бол энэ энгийн болон алтан шаргал өнгөтэй искра хорнууд юм а. Харж байгаачлан цэцгэс нь бүрэн хаагдарч дуусаагүй байна. Магадгүй дахиад 2-3 хоног хүлээх хэрэгтэй бололтой. Нэг ишнээс салбарлан ургуулсан 2 ширхэг давжин алюминий сорт энд ургаж байна. Ухта бол нэг үндэснээс 2 өөр мод ургаж байгаа гэсэн үг. Энэ босоо ургасан нь Дубравинка сорт, тэгээд Малинка сорт энд харагдаж байна. Бүрээдэд нутагшуулсан энэ 2 сортын навчин хүртэл хоорондоо өөр байгаа биз дээ. Тэгэхээр нэг үндэснээс 2 магадгүй 3 сортын модыг ургуулж болдог байх нэ. Одоо бүгдээрээ дохтун цаг агаарыг хүлээж байгаад оройн цагаар альмийн моддын авгалдааны устгалыг хийх хэрэгтэй болох нь байна. Энэ нь эхний устгал бөгөөд хэсэг хугацааны дараа давтан ариутгал хийх хэрэгтэй болно шүү. Эрхэм үзэгчдээ, ийм битүү хөрсөнд ургуулсан суулгац ямар давуу талтай болохыг би та бүхэндээ одоо ярьж өгье. Өнөөдөр 6 дугаар сарын 8-ны өдөр. Энгийн үндсэн суулгацсан задгаа бол энэ хүртэл дисэхгүй хатах байсан. Учир нь үндсэн задгаа бол 5 дугаар сарын 15 буюу навцсан нахиалахаас өмнө суулгах ёстой байдаг юм. Харин энэ бол хөрсөнд үндэслүүлэн суулгасан суулгац буюу Завятная, баруун Сибирт нутагшуулсан сорт байна. Манай талбайд ийм хоосон зай байна. Тиймээс энд суулгахаар шийдлээ. Хөрсөнд ургуулсан болохоор би 6 дугаар сард суулгацаа суулгах боломжтой болж байгаа юм а. Хэдийгээр манай бүрээдэд нутагшуулаагүй боловч аль хэдийнэ олонд сайн танигдсан. Тийм болохоор би энэ сортыг тариалахаар шийдсэн юм а. Тэгээд суулгах нөхөө ухаад 4% бордоод буюу ялзмагт хөрсөө хийж өгсөн. Модны суулгацыг 15 жилд нэг удаа суулгахаар тооцож суулгадаг. Тиймээс энэ хугацаанд шаардагдах шимт хичээлийг нь хийж өгч байгаа хэрэг юм а. За ингээд суулгах нөхөө бэлдсэн. Одоо суулгацныхаа үндсийг уутнаас нь салгая. Ингээд дагаж ирсэн хөрстэй нь хамт суулгах ёстой шүү. Суулгах арга нь тун энгийн. Босоогоор нь суулгаад сайтар шороогоор дүүргэж өгөх юм а. За тэгээд суулгацаа тойруулаад сайтар гიშгээ жигжээд өгөөрэй. За суулгачихлаа. Босоо чиглэлд ургуулахын тулд магадгүй гадас хатгах хэрэгтэй болох бололтой. Газтай болохоор салхинд унаад байхгүй шүү дээ. За ингээд хэдхэн минутын дотор моддынхаа суулгацыг суулгачихлаа. Ургах хэсэг тал дээр нь санаа зовхгүй байж болно. 100% ургана. Тийм болохоор магадгүй танд ажил гараад 5 дугаар сард суулгаж амжаагүй бол ийм битүү хөрстэй суулгац аваад л суулгач 6 дугаар сард ч гэсэн гадаа хөрсөнд зогтцоод ургачих нь гэдэгт итгэлтэй байж болно. Мэдээж услах хэрэгтэй. Тэгээд яг л бусад суулгацнуудтайгаа ижил арчилгаа хийхэд ургачихна. Манай Тарвахтайн оройн мод үржүүлгийн газарт нутагшуулсан суулгац. Манад нутагшуулсан болохоор эрхүү өвөр байгаль Монголд ч гэсэн асуудалгүй ургачихна.
Иркутской области, в соседней Монголии. Ну а теперь обратим внимание на нашу ценную... За одоо бөөрөлзгөн хэрхэн ургаж байгааг харцгаая. Энэ өвөл өмнөх жилүүдээс арай дулаахан байсан болохоор бөөрөлзгөн ч гэсэн дажгүй өвөлжчихлөө. Мөн хэр сайн хучиж дулаалснаас хамаарч өвөлжихт нь нөлөөлсөн болтой гэж бодож байна. За энд өвөл хөлдснөөс энэ жил ургаж нахиалахгүй болсон мөчрнүүдийг нь би давстаад авчихсан. Тэгээд нахиалаад ургах магадaltaйг нь үлдээсэн байгаа. Мөн шонгийн хооронд утас татаж тулгуур хийж өгсөн байгаа. Ингээд бэхэлчхээр налж унаад байхгүй. Мөн ургацсан хэмжээнд сайнаар нөлөөлдөг юм а. Та ч гэсэн ингээд утсаар бэхлээд байж чадна шүү дээ гэдэгт итгэлтэй байна. Бэхлээд босгоод өчгөөр ургацч сайн авдаг юм шүү. То продуктивность малины... Өвчлөлийн тухай хэлэхэд та бүхэн харж байгаа байх. Аль хэдийнэ толб үүсээд холцсон цуураад эхэлчихсэн байгаа биз дээ. Энэ өвчлөлийг би бүрэн дарж арайлж чадахгүй байна. Та бүхэн миний зөвлөгөө ёсоор зэсийн агуулмжтай бодис цацаж өгсөн үү? Медний Купорос гэд бодисоор цэцгэлэхээс өмнө цэцгэлснийхэн дараа гэд 2 ариутгал хийх ёстой болно шүү. Но несмотря на то, что применяя плоский шифер... Бөөрөлзгөн яг мөлхөө ургамал шиг савнаасаа хальж талбаагаар дарахж ургаад байдаг. Миний хийсэн энэ хашлагыг ч тоохгүй давж ургажээ. Иргэд та бүхэн гербицид ашиглан устгал хийсэн ч болно. Гэхдээ хашлагын гадна ургасан ч гэсэн их ургамалтайгаа үндсээрээ холбоотой бол гербицид хэрэглэх нь эрсдэлтэй. Үгүй ядахтаа ургацсанд нөлөөлнө шүү дээ. Тиймээс зүгээр тармуур аваад ингээд астаад авчихсан дээр шүү. Зундаа яахав 2-3 удаа л авах хэрэг гарах байна. Магадгүй хэн нэгэнд бөөрөлзгөн үржүүлэх хэрэгтэй болсон бол та эндээсээ ухаж аваад үрсэлгээ хийгээд өгсөн ч болно шүү дээ. Тэрнээс биш ингэж хайлж дарахж ургасан бөөрөлзгөн ургац бараг өгдөггүй, бараг хэрэггүй гэсэн үг дээ. Ну вот так выглядит наша самая зимостойкая ягодная культура жимолость. За манад талбайн өвөлд хамгийн дэсвэртэй ургамал бол тошлоо буюу жимолост. Харамсалтай нь цэцгэлд дуусах үед ногоон ялаа идээд үүрлжигдэг юм а. Ялангуяа Веретино сортыг бүр онцгойлон идэж үүрлсэн байгаа. Магадгүй навчин илүү амттай юм болоо да. Ямар тач навчин ингээд отгошоогоо хумирсан бол ногоон ялаа үүрлсэн байна гэсэн үг ээ. Тэгээд шоргоолж игсээд эхэлдэг. Цаг агаарын байдлаас хамаарч 6 дугаар сарын 25 хавьд боловсрдог. Тиймээс ургац авах хүртлээр ингээд үлдээж болохгүй нь ойлгомжтой. Мөн жимсэн гарчихсан болохоор химийн хор бас ашиглаж болохгүй. Тиймээс биологийн гаралтай хор ашиглах хэрэгтэй. Жимс хүний бие байгаль орчинд хор нөлөөгүй байх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь энэ стоптилин гэдэг нэртэй бодис байна. Энэ гэхэд 1 литр усанд найруулан хэрэглэх үйлчилгээтэй. Гэхдээ танах тошлын 2хан буттай бол хангалттай хүрэлцэх байгаа. За тэгээд өнгөрсөн жил хэрэгэлсэн арабсолин бионон бодиснууд энд харагдаж байна. Мөн л биологийн гаралтай аль алиныг нь 10 литр усаар найруулан хэрэгэлдэг. Тийм болохоор хагасаар нь 5 литр усаар найруулад хэрэгэлж 10 хоногийн дараа үлдсэнийг нь найруулад цацчих нь үсттэй. Тэгээд ногоон ялаа үргээд жимсэн гэмтэхгүй. Байгаль орчин хүний биед хоргүй бүтээгдэхүүн юм шүү. Ногоон ялаан зөвхөн дошлоо төдийгүй үхрийнүүд улаалзган дүүрэлдэг. Тиймээс эдгээр хүний биед харш нөлөөгүй биологийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Жимсээ ургацаа хурааж авах хүртлээр биологийн гаралтай хор, харин ургац авсныхаа дараа химийн гаралтай хор ашиглан хортонтой тэмцэх юм шүү. А химические препараты мы уже будем применять только после сбора ягоды. Но в огороде нам предстоит прежде всего обратить внимание на наш лук и чеснок. За манай ногоон талбайд ургаж байгаа сонгон сармис ингэж харагдаж байна. Гэхдээ хортноос хамгаалах хэрэгтэй. Ялангуяа сонгоно. Учир нь сонгоны ялааны авгалдаа үүрлжих гээд байдаг юм а. Санаж байвал би өмнөх дугаараараа нэг устгал хийж та бүхэнд үзүүлсэн. Одоо цаг дулаарч байгаа болохоор ялаа дахин үүрлэхэд сэргийлэх хэрэгтэй болно. Сонгоны хажууд өндгөө цацгаас сэргийлэхийн тулд устгал химийн ариутгалын бодис засаж өгөх хэрэгтэй болно. Эрсдлийн зэрэг нь 3 буюу хүний биед хор нөлөө багтаа байх хэрэгтэй. Дараагийн нэг хувилбар нь бол табачная пил буюу тамхины үнсийг ашиглаж болох юм. Эдгээр бодисны үнэр нь их хурц болох хортон шавж үнрээс нь дайждаг. Хэрэглэх аргачлалын хувьд эхлээд ургамлаа сайтар услаж өгөх хэрэгтэй болно. Тэгээд бээлийн өмсгөө битгий мартаарай.
Би хорийг бүх талбай цацхыг төдийлөн зөв арга гэж үздэггүй. Тиймээс хороо ургамал бүрээр цацж өгөх илүү үр дүнтэй байх болов уу? Энэ үрсэлгээний сонгон харин энэ бол экспедишн сортын сонгон. За ингээд эхлээ цацаж өгнө. Эхний игнэнийхэн дагуу цацаж өгөх юм. Ингээд цацчих нь хэцүү зүйл огт байхгүй. Ингээд л игнэ бүрээр нь цацаад өгөөрэй. За та бүхэн бүх талбайдаа цацхыг хүсэж байгаа бол 2 дахин илүү хор орох байхаа. Энэ маягаар цацаж өгөх юм. Тамхины үнсийг ч гэсэн энэ маягаар цацаж өгнө л дөө. Гич болон тамхины үнс нь биологийн гаралтай бүтээгдэхүүн болохоор үйлчилгээнд суул. Тиймээс зундаа 2-3 удаа нэмж цацаж өгөх хэрэгтэй болдог юм. Танаа талбай хаана байрладгаас хамаарч цацахдоо нэмэгдэж магадгүй. Манай талбай гэхэд ойгоос нэг их холгүй оршдог болохоор хортон үүрлэх гээд байдаг. Тиймээс өнгөрсөн жил би гичийн уусмал 4 удаа, зэмлэгийн 1-2 удаа цацаж өгч байсан удаатай. Царимсыг бол сонгоны ялаа тоохгүй л дээ. Тиймээс л сонгоны ялаа гэдэг нэрээ авсан байхаа. Ямар тааж саримсандаа ядаж 1 удаа устгал ариутгал хийх хэрэгтэй болох болов да. Достаточно было обработать всего 1 раз. Еще раз, уважаемые телезрители, поговорим о сидерации наших грядок. Одоо бүгдээрээ мандалуудаа хэрхэн ариутгал хийх талаар дахин ярилцъя. Би тусгайлан үржил шимэн буурсан, хорхоо үүрлсэн энэ 2 мандлыг сонгож авсан. Тэгээд гич суулгасан байна. Энд 5 дугаар сарын 5-нд харин энд 7 хоногийн дараа гичийг суулгаж өгсөн. Ургаж байгаагаас нь ямар хоногийн зайтай гэдэг нь харагдаж байгаа байхаа. Ер нь гичийг аль болох эрт суулгаж өгөх. Ургасан хойно ариутгалдаа ашигладаг болохоор эрт суулгах нь зүйтэй юм аа. Тунд ажгүй ургаж байна. Би игнээлэн тариалсан игнээ хоорондын зай нь 30 см. Хэдийгээр хүнсний ногоо биш ч гэлээ 7 хоногт 2 удаа услах шаардлагатай шүү. Усчийг дутагдахаар ургамал ургахгүй шүү дээ. Харин бидэнд эсэргээрээ өндөр ургуулах шаардлага гарч байгаа. Дараагаар нь хөрсөнд булж өгөх болохоор тэр шүү дээ. 7 дугаар сарын эхэнд цэцэгдэх байхаа. Түүнээс хойш ургамал нэмж өсөж ургахгүй. Тэр үед нь хадаж аваад мандлынхаа хөрсөнд булах юм. Талбай багтаа болохоор мотоблокоор биш зүгээр хурзээр ухчих нь биз дээ. Бас ариутгал хийх ёстой. Загалмаад хорхоо идчих гээд байдаг болохоор зэмлийн болон тамхины үнсээр ариутгал хийхэд гэмгүй шүү. За ингээд 3 жилийн дараа энэ мандалд гич ургуулн дахин хөрсөө эрүүлжүүлж өгөх болно. Одоо бол ургалт нь хэвийн харагдаж байна. Гэхдээ гичийг аль болохоор эрт суулгах хэрэгтэй гэдэг нь энэ дурчлагаас харагдлаа. Но вывод, все-таки горчицу надо сеять пораньше. Пришло время, уважаемые огородники, посадить томат в открытый грунт. За эрхэм ногоочдоо гадаад талбайн улаан лойлоо суулгах цаг нь иржээ. Одоо ямар тааж зочир хүүтрэх аюул багассан болов. Манай бүс нутагт 5 дугаар сарын ихээр зочир хүүтэрсэн. Тийм болохоор юмыг яаж мэдэхүүгээд болгоомжтой байсан дээр санагдсан юм а. Нумаа ойрхон бэлдээ тавьж хүүтрэхээр бол зоогоод 42 грамын нягтралтай бүтээлгээр бүтээгээд өгөөрэй. Тэгж огцом хүүтрэх нь одоо юу л бол. Улаан лойлыг халуун өдөр биш цэрүүн цаг агаарт суулгах хэрэгтэй болдог юм. Физиологийн хувьд дасан зохицоход нь энэ нь илүү үр нөлөөтэй байдаг. Нэмэх 30 хэмд бол суулгацын үндэс нь гэмтэх аюултай шүү дээ. Аяган дүрслүүлсэн суулгац миний гарт ингэж харагдаж байна. Суулгах хөрсөө цооноглоод бэлдчихсэн байна. Мөн бордоод хөрс ялзамгийг их хийх гээд хэрэггүй. Их хийчихээр ургамал бүдүүрээд ургацдаг. Суулгацныхаа зэрэлгийг мөн түүх хэрэгтэй харагдаж байна. Мөн энэ доод навчуудыг ч гэсэн татаад авчих хэрэгтэй юм шиг байна. Учир нь суулгацаа налуулан суулгах болохоор тэр шүү дээ. Энэ бол Санька гибрид үрийн суулгацаа. Ер нь бол салат хийхэд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ бас дарчлаад хэрэгэлсэн ч болдог юм да. Аягныхаа ёроолыг авахаа битгий мартаарай. Үндэс нь тон сайхан гарсан байгаа биз дээ. Суулгахын өмнө бидэнд модны үнс хэрэгтэй болно. Үнсээ сайтар шигссэн байх ёстой шүү. За тэгээд нэг ургамалд нэг халбаг гэртээ нэмж өгөх хэрэгтэй болох юм. За ингээд нэмээд өгч. Ингээд суулгах нүхээ ухна. Манай мандал тиймч өргөн биш болохоор энд 2-ыг л суулгахаар төлөвлөсөн байна. Харин метр 40 см өргөнтэй бол магадгүй 3 ургамал суулгаж болох юм. Нүхээ ухаад суулгацаа налуулан ингэж суулгаж өгнө шүү. Тэгээд үнсээ аваад засаж өгнө. Энэ навчийг энэ навч нь унчихлаа. За
Ингээд л ургамлаа суулгачхандаа хоёр дахь ургамлыг ард нь яг энэ аргачлалын дагуу суулгачхаарай. Одоохондоо гадас хатгах хэрэггүй. Харин заавал услах ёстой юм шүү. За дараагийн бидний суулгах ургамал бол байцаа. Байцаа нь хүүтэн дэсвэртэй, өмнө нь бид нар эрт болон хожуу болцсон байцаа суулгаж байсан шүү дээ. Одоо бол крауфман болон мегатон. Тэгээд улаан байцаа, өнгөт байцаа, брокколи суулгах хэрэгтэй болно. Зарим хүмүүс магадгүй хятад байцаагч суулгаж өгдөг. За эдгээр байцааны суулгацуудыг ингээд бэлдчихсэн байна. Одоо нэг ургамлыг нь авч үзүүлье. Ингээд гаргаж авахаас өмнө сайтар услаарай. Тэгвэл дөрвөлжин хөрс нь хагарахгүй байхад сайн давуу талтай байцааны суулгац эрүүл харагдаж байгаа. 5 үндсэн навчтай. Үндс нь бүхэлдээ энэ суур дөрвөлжин шорон дотроо байгаа болохоор гадаа суулгахад орчиндоо амархан дасан зогцно. Модны үнсээ аваад сайтар засаж өгөөд чанх дээшээ харуулан суулгах юм аа. Суулгахдаа ургах нөхцөлийг нь бүрдүүлэх буюу ургаж байгаа навчнуудыг нь болж болдгүй юм шүү. Хоорондын зайгаа бодохдоо хэрвээ эрт болцсон байцаа бол 1 квадрат метр талбай 4 байцаа. Дунд болцсон графмон мегатон байцаа бол 3 байцаа байхаар заримдаа 2 м квадрат талбай 5 байцаа байж болдог юм аа. Хитрхи шигүү суулгачих юм бол байцаа чинь жижигхэн хэмжээтэй урган мөн талбайн ашиглалт муудаад ирнэ. Харин 1 м квадрат талбайд 3-ыг суулгачих юм бол 5-аас 6 кг жинтэй болж ургана гэсэн үг. Бид нар ямар дэлхийн дээд хэмжээд огтоох гэж байгаа биш. Энэ бол хангалттай хэмжээ шүү дээ. Ямар ч тач ойрын хугацаанд бүх төрлийн байцаануудаа суулгаж дуусгах хэрэгтэй болно. Магадгүй суулгах гэсэн танд ямарваа нэгэн төрөл нь байхгүй бол Улаан ууд хот болон бусад газруудын дэлгүүрүүдээр суулгац хангалттай тоогоор зарагдаж байна лээ. Ну и в последнюю очередь традиционно мы с вами высаживаем рассаду бахчевых культур. Хамгийн сүүлд суулгах ёстой ургамлууд бол шууга, амтдгуй, ихэнх хүмүүс хургангуй буюу кабачок, хулуу, түлхүү тариалдаг юм аа. Өнгөрсөн жил би хулуу тариалахдаа ийм зориултын өндөр мандалд хийж өгсөн. Хагас хувин ялзмаг хийсэн болохоор би эндээ зөвхөн хулуу тариалах болно. Хулуу нь хальж ургадаг, их талбай эзлэж ургадаг болохоор би нэлээд хэмжээний талбайг чөлөөлчихсөн байгаа. Би өөрийн үрээр үргэлжлүүлсэн Камчатка сортын хулуу өнгөрсөн жил тариалсан, их таалагдсан. Анхлан ийм савнд үргэлжлүүлж байсан бол дараагаар нь арга буюу 1 литрийн буюу за бараг 1 литр 500 грамын ийм савнд шилжүүлэн суулгах хэрэг гарсан юм аа. Яаж ургасан байгааг нь та бүхэн харал та. Энд тоос хүртээх 90 болон им цэцгс нь хүртэл ургачихсан байна. Хувингаас нь тун болгоомжтой гаргаарай. Үндсийг нь бүхлээр нь гаргана. Смотрите, вся корневая система здесь находится. Ну и здесь высаживаем. За ингээд суулгачих нь. Ямар нэгэн нэмэлтээр үнс энтер хийх хэрэггүй. Суулгаад тойруулаад сайтар чигжээд нэгтруулаад өгнө. Дараагаар нь услах хэрэгтэй болно. За ингээд хулуугаа суулгачихлаа. Их шим тижэл шаарддаг болохоор ялзмаг заавал сүлд нэмж өгөөрэй. Ялзмаг байхгүй бол дараагаар нь заавал бордоо авч бордоорой. Ургамлаа ингээд бүгдээрээ тариалжглаа. Одоо бүгдээрээ хулууныхаа хамт жинхэнэ халуун шатсан 100 цагийг хүлээх үлдэж байна. Тэр цагт хулуу маань маш сайн хурдан ургаж, хурдан томрох болно. И будет дальше очень быстро расти и развиваться. Одновременно с тыквой высаживаем и кабачок. Хулууны хамт хургангуй буюу кабачокийг суулгах ёстой. Суулгахдаа болж өгвөл 2 төрлийг сонгож тариалаарай. Энгийн буюу 100 хурааж аваад идэх эрт болцсон. Дараагаар нь магадгүй намар нугаш хийгээд хэрэглэж болохоор тариалсан дээр юм шүү. 2 дахь төрөл нь бол цукини. Гүн хардуу ногоондуу хальстай хургангуйгийн нэг төрөл юм аа. 2 сар хүртэл чанараа алдахгүй хадгалалт сайн даадаг. Өвөл гэхэд махан татаж хийхтэй болон бусад хоолнд хольц болгон хэрэглэж болдог. Тариалах аргын хувьд бол өнгөрсөн жил энэ хуучин дурханд тариалсан. Төдийлөн сайн ургаагүй. Тиймээс энэ жил би цукини тариалахаар шийдсэн юм аа. Завтрак нефтяника буюу яагаад ч юм нефтчдийн өглөөний цай гэж нэрлэснийг нь би сайн ойлгохгүй байгаа. Цуулгацсан үндэс сайтай сайн ургасан байна. Би бараг 3% ялзмаг энд хийж өгсөн байгаа. Тун болгоомжтой суулгаж өгнө. Гараараа нэгтршүүлж өгөх хэрэгтэй. Суулгасныхаа дараа заавал услах ёстой юм шүү. Та 2 хургангуй тариалах гэж байгаа бол 2 дорох хэрэгтэй болох байхаа.
Энэ аргын нэг давуу тал нь торхоо талбайхаа хүссэн газар зөөн аваачих боломжтой. Хулуу болон хургангуй нь их гэрэлт дуртай ургамал болохоор аль болох нарлаг газарт байрлуулах хэрэгтэй болно. За тэгээд сайхан ургаад ирэхээрээ савнаасаа халиад ирдэг. Тийм болохоор танаа талбай бас нэгэн чимэг болон харагдах болно. Спускается с бочки, но это придает какую-то особую красоту, что ли, вашему участку. Ну и обязательно, уважаемые телезрители, обратим внимание в ближайшие дни на наш картофель. За бүгдөө төмснийхээ талбайд заавал анхаарал хандуулах хэрэгтэй болно шүү. Би 5 дугаар сарын 9-нд мотоблокийн тусламжтайгаар суулгасан байгаа. Суулгацаа услаад жаахан төмсний тусгай бордоо нэмж өгсөн өндөр ургаад зухууж байгааг та бүхэн харж байна. Энэ жил өөрийн талбайдаа би нийт 34 сортын төмс тариалсан. Энэ бол миний дээд амжилт. Түүний 14 шин буюу дуршиж үзэхээр шийдсэн сортууд. 9 сортыг нь Москвагийн дэргэд хөдөө аж ахуйн институтийн төмс судлалын төвөөс тус бүрийн 5 суулгац илгээж өгсөн юм. Ямар нэгэн үр дүн гарахыг нь одоо бүгдээрээ харахад үлдэж байна. Төмс ургахтаа зэрэгцээ зэрлэг дагаад ургачихдаг. Төмсний игнээ тодроод ирэхээр хаан төмс хаан зэрлэг ургаж байгаа нь ялгараад харагдахад амархан болно. Игний хоорондын зайн 65 см байхаар бодсон. Дунд нь байгаа нь бол зэрлэг гэсэн үг ээ. Эрэлсэн тармуураар ингээд игнээ хооронд ургасан зэрлэгийг нь тармуурдад авчих, том бол гараараа татаад авчих нь биз дээ. Яг ингээд тастаад авчих. Авахтаа заавал үндэстэй татаж аваарай. Үндэс нь үлдчих юм бол дахиад зэрлэг ургачих нь шүү дээ. Энэ мэтээр энэ удаагийн игнээ хооронд ургасан зэрлэгийг түүх ажил ингээд дуусах болно. Их болохоос нь өмнө сайн түүж аваарай гэж та бүхэнд хэлмээр байна. Манай нөгөө талбайд бол одоогоор ямар нэгэн зэрлэг харагдахгүй байгаа биз дээ. Хөрсийг нь зэрэгжүүлэх гэсний ч хэрэггүй. Учир нь элсэрхэг хөрстэй болохоор тэр ургамлын үндэс нь хангалттай хүчил төрөгч авч байгаа болохоор хөрсийг нь зэрэгжүүлээгүй нь дээр дээ. Услагааны тухайд бол одоогоор услаж огтоос болохгүй. Суулгахтаа шуудууг дүүргэж улсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс төмсний бутны өндөр 20 см болох хүртэл хүлээх хэрэгтэй. Тэр хүртэл бороо орохгүй бол бүгдээрээ ургалтыг дэмжихийг услага тэр үед нь хийж өгье дөө. Кустов достигнет 15-20 хотя бы сантиметров. Тогда, если не будет осадков, проведем первый вегетационный полив. Ну а вот так выглядит картофель на грядах. Это своего рода эксперимент. Пробуем. Мандалд суулгасан төмс ингэж харагдаж байна. 3 дахь жилдээ ингэж тариалж байгаа юм. Энэ жил туршилтаа илүү сайжруулахаар шийдлээ. Колумбас сортын ургацсан энэ сортыг би 5 дугаар сарын 9-нд тариалсан. Талбай тариалсан төмснөөс илүү өндөр ургасан байгаа биз дээ. Суулгасан хугацаа нь ижил боловч мандалд илүү дулаахан байдаг болохоор ингэж хургадан ургаж байгаа юм аа. Энэ жилийн туршилтын төмс энэ байна. Энэ мандалд би төмсөө 4-р сарын 25-нд суулгасан юм аа. Суулгасныхаа дараа услаагүй энгийн зузаан гэлгаруудаар хужиж өгсөн. Та бүхэн харж байгаа байх удахгүй хурааж авахд бараг бэлэн болчихсон байна. Би энд Адриата сортын төмсийг тариалсан байна. Дуршилтын зорилго нь эрт ургацын төмсийг 7 дугаар сарын 10 гэхэд хүнсэндээ хэрэглэхийг хүссэн болохоор тэр. Тиймээс илүү эрт суулгах хэрэгтэй байлаа. Харамсалтай нь гадаа ингэж зочир хүүтэрнэ гэж сансангүй. Манай талбайд хасах 4 хэм хөрсөн болохоор жаахан хөлдсөн байх. Төмс нь өөрөө амь бүхтээ ургамал болохоор энэ гэмтсэн навчуудныхаа оронд шинэ навч аль хэдийнэ ургачихсан байна. 2 дахь удаа зочир хүүтрэгт нь би зузаан бүтээлгээр бүтээж өгсөн болохоор төмс болон бусад ногоо ажирахгүй давсан. Одоогоор тун сайн ургаж байна. Тиймээс танай талбайд хоосон мандал байгаа бол хүнснийхээ ногооны оронд төмс тариалаад нэг үзээрэй. Давуу тал нь их услах хэрэггүй зэрдэг баг урган 12 бутнаас төмсөө 7 дугаар сарын дундуур гэхэд хэрэглээд байж болно гэсэн үг ээ. Тиймээс 4 дугаар сарын 25-нд суулгасан туршилтыг би хувьд сайн үр дүнгээ үзүүлнэ гэж дүгнэмээр байна. За одоо жаахан хүлээгээд 7 дугаар сард ургацсан авахаараа ямар үр дүнд хүрснээ та бүхэндээ заавал үзүүлэх болно. Считаю, очень хорошие. Ну, посмотрим, какие будут результаты действительно в июле. Я обязательно эти результаты вам покажу.
Помимо плодово-ягодных, овощных культур... Бүгдээрээ талбайдаа хүнсний ногоо болон бусад ногоо тариалахаас гадна талбайгаа чимэглэх ургамал тариалах хэрэгтэй болно шүү дээ. Тэдгээрийг чимэглэлийн ургамал бутнууд гэдэг юм а. Хүнсний ногоо тариалж дуусахдаа зэрэгцэн бид чимэглэлийн нэг наст болон олон наст цэцгэс тариалах болно. Хүүтэнд үлчир сарнааг суулгачихсан байгаа гладиолус бол ургаж байгаа. Харин энэ сорт бол сортын горгин гэдэг цэцэг юм а. Хувинд ургуулж байгаад хүлэмжиндээ тавьчихсан байсан. Харин одоо гадаа нэмэх 6-аас 7 хэмтэй болсон болохоор гадаа суулгахаар бэлдээд байна. Сарнаатай харьцуулахад бэрэг ургамал. Гисэн хэдий ч суулгахад асуудал гарахгүй байхаа. Мандлынхаа хажууд тусгаалan цэцгийн шороо мандал хийж өгсөн. Дараагаар нь жаахан чулуугаар чимэглээд өгнө. Одоо бол ялзмаг нэмээд өгчихсөн байгаа. Тиймээс горгийн цэцэг суулгахад бүх зүйл бэлтгэл хангагдлаа. Та бүхэн бусад цэцэгсээч горгийн цэцэгтэйгээ хамт суулгачихад гэмгүй шүү. Более теплолюбивые цветочные культуры. Мөн чимэглэлийн зорилгоор суулгах дараагийн нэг ургамлыг та бүхэндээ танилцуулъя. Энэ бол клашевина юм а. Би ийм чимэглэсэн мандалд суулгахаар чулуугаар засаж өгсөн байгаа 2 мандалд клашевина суулгана. Суулгацсан ингэж харагддаг юм. Сайхан ургасан байгаа биз дээ. Юугаараа сайхан бэ гэвэл энэ цэцэг нь уран тансаг хэлбэртэй навчтай мөнгөлөг 2 м хүртэл өндөр ургадаг юм а. Илүү өндөр ургасан байхын ч би харж байсан. Энд нарны тусгал хит их байх болохоор нийтдээ 1.50 см хүртэл ургах байх та. Сайхан ургамал боловч сүүлийн жилүүдэд үрийг нь авч чадаагүй. Гэхдээ халуун зунтай жил авсан үрээ хэдэн жил дараалаад хэрэгжилж хийж бас болдог юм а. Том өндөр ургадаг ургамал болохоор 1% ялзмаг хийж өгсөн ургамлаа суулгахдаа дороолыг нь авахаа битгий мартаарай. За ингээд суулгачихъя. Магадгүй танд энэ ургамал байхгүй бол худалдаад авчих нь биз дээ. Би Улаанууд хотын төв зах дээр зарагдаж байхыг нь харсан. Суулгаа заавал устгаж өгөөрэй. Ухтай бол ногоон талбайн үүдэнд 1 клашевина тариалахад л хангалттай байдаг юм да. Та бүхэн суулгааз үзээрэй. Үнэхээр харамсахгүй шүү. Посадите, не пожалеете, убедитесь в этом сами. Итак, уважаемые телезрители, если у вас участок... За ингээд ирхэм хүндэт үзэгчтэй. Магадгүй танаа ногоон талбай илүү халуун дулаан газар орчдөг бол энэ 7 хоногтоо бүх ургамал ногоонуудаа тариалж дуусгаарай. Хүүтэн сэрүүхэн хэвээрээ газар бол 6 дугаар сарын 15-ны дотор суулгаж өгөөрэй. Цаг агаарыг харж байгаад нэмэх 6-аас 7 хэмтэй байвал санаа зовох зүйлгүй бүх ургамлаа суулгаарай. Цэцэгсийг суулгасан ч асуудал гарахгүй бол л та. За чимэглэлийн дошлойн цэцгэлж байгаа бутны өмнө зогсож байгаа та бүхэнтэйгээ дараа 7 хоногт уулзах хүртлээр баяртай гэж хэлмээр байна. Баяртай үзэгчтэй. Адамса. Прощаюсь с вами ровно на 1 неделю. Всего доброго.